Энэ бол хурд биш ээ. Олон юм оролдож үзсээр хагаад нэг юм гараад ирчихдэг юм аа. Гэхдээ номер 1 юу байх хэвээр байх чи өөрөө нэг сонирх хэвээр. Чи энэ дээр өдөржин 12 цаг, 14 цаг зарцуулсан ч ажилчиг санагдах ёсгүй. Тэгээ ингээ явсаар гад юу гараад ирнэ. Би баттай хэлээ заяа. Банкны ажилтангаас, эдийн засагчаас хамаагүй өндөр цалинтай хүссэн цагтаа ажиллаж болно, хүссэн харилцагчтай байж болно. Өөрийнхөө урлагаа ингээ амьд болгоно. Өөрийнхөө сонирхлын дагаа юмаа хийж болно гэсэн үг. Тийм учраас энэ массыг битгий дагаарай. Өчтөрөөр би нэг сайн унтаагүй. За тэгээд YouTube ухсаар агаад хоёр төрлийн контент үзсэн. Тэгээд энэ хоёр төрлийн контент хийж байгаа хүмүүс амар амжилттай заяа. Нэг нь Nerdforge гэсэн 3.6 сая дагагчтай. Нөгөөх нь Restofix 100 мянган дагагчтай. Гэхдээ энэ хоёлоо ерөөхдөө санхүү гэрчлэлд хүрсэн. Хоёлоо хөөрхөн мөнгө олж байгаа. Гэхдээ хамгийн гол юм юу юм бэ гэх юм бол өөрийнхөө passion, өөрийнхөө сонирхлоо тэр чигтээ ерөөхдөө хобби болгосон. За энэ эмгтэй юу хийдэг юм бэ гэх юм бол таад ингээ харж байгаа юм бол ном үйлдвэрлэдэг. Окей. Гэхдээ масс үйлдвэрлэл ерөөсөө биш. Урлагаараа тий номоо өөрөө ингээ хевлээд за хэдүүлээ ингээ текст жоохон явахгүй л тий өөрөө хуудснуудаа хевлээд наагаад оёод тэгээд ерөнхийдөө энэ хавцны дизайн дээр 3D printing ашиглаад digital skillset ашиглаад одоо энд юу харагдж байна гэх юм бол 3D rendering 3D printing за тэгээд тэр принтерлсэн юмыг бодит амьдрал дээр авчираад савих цаас хавцтай ингээ ажиллаад ингээ явж байгаа. With our laser and hope. Laser хэвлэгч тэ. Good luck. За тэгээ эцсийн бүтээгдэхүүн юу юм бэ гэх юм бол хэдүүлээ одоо эндээс жоохон харж болно. За тэгээ та хэд дунд бас өөрийнхөө бизнес эхлүүлмээр байгаа. Яаж энийг хийх вэ? Яаж мөнгөтэй болох вэ? Яаж пашн яах вэ? Тэгээ сонирхолгүй өдөртэй юм хийгээд байна. Тэгээ хэдүүлээ эцсийн бүтээгдэхүүн хэдүүлээ хамт харцгаая заяа. За энэ байна. Окей. Тэ. Ямар гоё ном бэ тэ? Өөрөө будж гин, хэвлж гин, дизайн хийж гин, мөнгө энэ хүн бол өөрийнхөө сонирхлынхаа араас явсаар агаад 3D дизайн, 3D хэвлэл, дизайн, савхтай ажиллах, хэвлэх, будах тий? Тэгээд контент, видео эдитинг одоо баг их сургуулиасаа илүү их юм сурч байгаа шүү дээ. Энэ өөрийнхөө яг сонирхлын араас нь явсаар агаад. За тэгэхээр эцсийн юу хийсэн бэ гэх юм бол энэ одоо супер алтартай зохиолч тий? Тэгээд тэрэндээ өөрийнхөө энэ бүтээсэн номнуудаа ингээ хүлээж өгч байгаа юм. За хэдүүлээ харцгаая. Амар гацтай. За жишээлбэл миний fucking money ном power номыг ингээ савих маяхан дотор ингээ хавцлаад яагаад ирэх юм бол би тэр ном нэгдүгээр би тэр номыг өөрөө худалдаа авчихна. Тэгээ сая төгрөг байсан ч би тэр савихтай хийсэн миний өөрийнхөө номыг ингээ худалдаа авчихна. За хоёрдугаар тэр савихаараа ийм гоё бүх олон чадварыг creative ажлыг ингээ хослуулж чадаад тийм контент хийх юм бол одоо энэ 34 минутын контент би эхлээс нь төгсөл нь үзсэн. За дараагийн контент юу байсан бэ гэх юм бол энэ миний хүүхд байх үедээ миний мөрөөддөг Sega Saturn консол тэ энэ бүр ингээ зэвэрцэн эвдэрсэн юмыг ингээ аваад заяа баг аутистик маягаар энийг цэвэрлээд яадаг. За энэ видео хэдэн хүн үзсэн бэ гэх юм бол сая 200 хүн үзсэн байгаа. Дундуур нь яриа ерөөсөө байхгүй. Тэгээ юу болж байгаа юм бэ гэх юм бол зүгээр тий цэвэрлэгээ. Гэхдээ энгийн цэвэрлэгээ ерөөсөө биш заяа бүр ингээд Япон хүнээс илүү юмдаа анхаарсан бүр яг стандартын дагуу урлаг маягаар хийж байгаа байхгүй юу. Тэгээд хамгийн сүүлдээ ингээ харах юм бол тий товчнуудын бүр ингээд өөрөө засаад, ухсраад, будгийн сэргээгээд, төмрийн ингээ засаад ингээ явдаг. Тэгээд лазер бүх юм ингээ оргиор нь хадгалах гэж үздэг. Ерөөдөө бүгдийг нэвдлээд шин сэлбэг аваад ерөөсөө тэгдэггүй. Ер нь бол нэг этиктэй кодын араас нь яваад тэгээд эвдэрсэн 20 жил гараж дотор ингээ зэвэрсэн юмыг ингээ засаад тий хууч бараг шин юм болгоод тэгээд ингээ асаагаад үзүүлж байгаа байхгүй юу. Тэгээ энэ миний хүүхд байхдаа мөрөөддөг консол байсан. Ээж аав надаа энийг надад авч өгөөгүй яагаад гэх юм бол тухайд бидний мөнгө төгрөг байхгүй тий. Гэхдээ би холоос энийг хараа мөрөөдөө тэгээ энийг харсан чинь тэгээ энэ 60 минутын бичлэг би тэр чигтээ үзсэн байгаа байхгүй юу. За тэгээ эдгээр бүгдээрээ амжилттай өөрийнхөө бизнестэй санхүүгийн зовлонгоос айл эднийг салцсан. Тэгээ хамгийн гол нь эднэрт өрсөлдөгч байхгүй. Окей. За тэгээд яагаад энийг яриад байгаа юм бэ гэх юм бол хэдүүлээ одоо
Навалын контент орё. За Навалын өнөөдрийн контент юу юм бэ гэх юм бол the top 5 principles to become a rich entrepreneur. За 5 том ерөнхийдөө амжилтанд хүрэх бизнестэй болгох зарчим. За тэгээ бизнес би эндээ юу ярьж байна гэх юм бол одоо том хаан банк, голомт банк тий автомата application интерном рестораны сүлжээ ерөөсөө яахгүй байна. За юу ярьж байна гэх юм бол саяны яг чиний бизнес тий яг чиний дотор ингээ цагтанж байгаа ганцхан чи хийх чадвартай юмны тухай хэдүүл ярьцгаая. You want to be number one at whatever it is that you're doing. And it can be niche, that's the point. It can literally be you're getting paid for just being you. You know, at this point, some of the more successful people in the world are that way. Oprah gets paid for being Oprah. За тэгээд Нава юунаас эхэлж байгаа юм бэ гэх юм бол чи дэлхийн ертөнцөөс хэрхэн мөнгө олж байгаа юм бэ гэх юм бол чи болохоор. Окей? Чи ганцхан энийг чаддаг болохоор. Чам шиг энийг өөр тэ хүн хийж чадахгүй, хийдэггүй, сонихгүй. За тэгээд ингээ хуучны юм компьютер системийг худалдаж аваад эвдэрсэн юм ингээ аваад заяо засдаг хүн баг байхгүй байхгүй юу. А гэхдээ хамгийн гоёор ингээ хийдэг хүн яа тэгэл сая үзэгчтэй видео 100 хэдэн мянган дагагчтай. Тэгээ энэ консолыг тэгээ дараа нь дуудлагуултаагаар зарчдаг байхгүй хэдэн мянган доллараар. За эдгээр бас яг адилхан. Тэ? Эдгээр одоо ямар олон чадвартай юм бэ? Хэвлэх, юмыг боох, ойх, дизайн, 3D printing өрсөлдөгч байхгүй. За эдгээр яаж мөнгө олж байгаа юм бэ гэх юм бол эдгээр зүгээр өөрийнхөө дотроо байгаа энэ гал голомт тэгээ хүслийн араас нь явж байгаа болохоор яаж байгаа. За би бас тодорхой хэмжээнд бас яг адилхан энэ замаар явж байгаа тийм. Миний хувьд бол надад өрсөлдөгч байхгүй тийм. 50,000 гаруй ном зарсан. Борлуулалтын хэмжээгээр 2.5 тэрбум. Хувьцааны арилжаа хэдэн тэрбум. Бондын арилжаа хэдэн зуун тэрбумын арилжааны арт ингэсэн. За энэ чадвартай би төрсөн үү? Төрөөгүй. Энэ борлуулалт контент гэдэг юмыг би сураад авсан. Магадгүй чи өөрөө нэг бизнестэй, нэг өөрийнхөө бүтээгдэхүүнтэй нэг үйлчлэгээтэй. Юу дутж байгаа юм бэ гэх юм бол би таачи чанд борлуулалт дутж байгаа. За чи яг миний энэ чадварыг эзэмшиж авмаар байгаа юм бол одоо сонсоно. Менторшип хөтөлбөрийг би гаргасан. Нэр нь юу юм бэ гэх юм бол борлуулалтын нууц. 500 гаруй хуудас контент, 100 гаруй видео хичээл. Тэгээ онцгой юм юу юм бэ гэх юм бол 1000-аас илүү дасгалтай. За энэ менторшип хөтөлбөрөөр дамжуулаад би чиний бизнесийн санаагаас авахуулаад анхны харилцагч контентээрээ дамжуулах хүртэл бүх юм орцсон байна. Дэлгэрүү мэдээл доор. За амжилт нь хүрэхэд бэлэн байна уу? Дасгал хийх бэлэн байна уу? Борлуулалт хиймээр байна уу? Гэх юм бол доор. Линкэн дээрээ дараарай. За одоо контентээр өөрчлөлөө. Rogan gets paid for being Joe Rogan, and they're being authentic to themselves. So what this tweet is trying to say simultaneously is that you want to be number one, but you want to keep changing what you do until you're number one. You can't just pick something arbitrary. You can't say, I'm going to be the fastest runner in the world, and now you got to beat Usain Bolt. Тэгээд ерөнхийдөө өөрөөрөө бай. Тэ. Тэгээд хийж байгаа юм дээр номер 1 болчихоо. За Монголдоо ч номер 1 болж болно. За тэгээд тэрний дараа олон улсын зах зээл орч болно. Яагаад вэ гэх юм бол ганцхан чи ийм юмыг сонирхдаг юм бол, ганцхан чи энийг хийж чаддаг юм бол, ганцхан чи энэ нэг юмыг өдрийн 12 цаг тэ чадах юм бол чамд өрсөлдөгч байхгүй байхгүй юу. За тэгэл ингээ оролцоод явсаар байгаа сулцаар хагаад хийх ёстой юм олчдөг юм аа. За ингээд би одоо номер 1 санхүүж болно үгүй тэ би хамгийн хурдан гүйдэг хүн болно үгүй наа чи бүтэхгүй. That's too hard of a problem. But what you can do is you can keep changing what your objective is until it arrives to your specific knowledge, your skill sets, your position, your capabilities, your location, your interests, and then converges to making. За тэгээд ерөөхдөө өөрийнхөө зорилгоо өөрчлөлсөөр хагаад юм тодорхой болчих юм а. За дэлхийн хамгийн сайн 3D printing хийдэг хүмүүс эднэр биш ээ. Дэлхийн хамгийн гоё тэ ийм хавц хийдэг хүмүүс эднэр биш ээ. Тэ дэлхийн хамгийн гоё бүх дизайн, номны дизайн гаргадаг хүн биш ээ. А дэлхийн хамгийн сайн одоо электроник гагнуурчин энэ хүн бас биш ээ. Тэ? А гэхдээ ерөөхдөө өөрийнх нь онцгой мэдлэг, чаддаг юм, амьдралын мест, байгаа газар, туулсан зам, сонирхдаг юм ингээ бүгдийг холсоор хагаад нэг юм гараад ирдэг юм аа. So when you're searching for what to do, you actually have two different foci that you have to keep in mind at all. Одоо нэг бизнес юм бэ гэх юм бол манай офисын эсрэг талд нэг хумсны салон байгаа. Би тэр хумсны салон руу ордоггүй. Гэхдээ өдөржин пик. Тэгээд цөөхөн хоёрхан эмэгтэй тэн дотор суугаад ингээ хумс янзлж байгаа заяа. За яагаад тийшээ байн хүмүүс ингээ оочроо цаг аваад очиж байгаа юм бэ гэх юм бол миний мэдхээр тэр хоёр эмэгтэй мэдрэл муутай. Заяа. Хумсыг төгс засах
өвчтэй. Тэгээд шинэ материал оролдож үздэг, шинэ дизайн ингээл бүр ингээд зүгээр нөө харилцагчийн мөнгө Германаас мөнгөний авах гэж хичээдэггүй. Юу хичээгээ явдаг юм бэ гэх юм бол энэ урлаг нь баггүй юу. За тэгээ хумсны салонтой олсон. Тэгээ энэ хоёртой өрсөлдөх хумсны салон одоо энэ хотын төвд баг байхгүй шүү. За тэгээ банк пик. За ингээд тийм гайхалтай баг надаас илүү их мөнгө олж магадгүй. Тэ? Эднэр зүгээр ингээд тэ. And one of those is I want to be the best at what I do. And the second is what I do is flexible so that I am the best at it until you arrive at a comfortable place where you're like, yes, this is something I can be amazing at while still being authentic to who I am. And this is not going to be an overnight discovery. It's going to be a long journey. Энэ бол хурд биш ээ. Олон юм оролдож үзсээр хагаад нэг юм гараад ирчих юм аа. Гэхдээ номер 1 юу байх хэвээр бэ? Чи өөрөө нэг сонирх хэвээр. Чи энэ дээр өдөржин 12 цаг, 14 цаг зарцуулсан ч ажилчиг санагдах ёсгүй. Тэгээ ингээ явсаар гад юу гараад ирнэ. But at least you know how to think about it. The most important thing for companies to find product market fit. I would say the most important thing for an entrepreneur is to find founder product market fit. За тэгээд ерөөхдөө компани, шинэ компани үүсгэн байгуулахдаа тэгээ амжилт нь хүрэх хамгийн том шалтгаан юу юм бэ гэх юм бол зөв бүтээгдэхүүн, зөв зах зээл. Гэхдээ Naval юу ярьж байна гэх юм бол энэ зөв зах зээл, зөв бүтээгдэхүүн биш ээ. Дахиад нэг юм байх хэрэгтэй. Үүсгэн байгуулагч энэ гурлаа хослоод нийлцсэн байх хэрэгтэй. За буцаага тэр хүмсний салоноо орчих заяа. Тэр эмхтэй юу их дуртай юм бэ гэх юм бол те урлагийн дуртай, юм буудах дуртай, гоо сайхны салбар дуртай, хүний хумсыг ой засах дуртай, өөрөө тийм өвчтэй. За өөрөө тийм өвчтэй учраас өөрөө ингээ хумсыг айгу засах дуртай учраас одоо 20 жилийн өмнө энэ салбар байхгүй байсан те. Ойролцоогоо 12 10 жилийн өмнө л эмгтээчүүд янз бүрийн юм хумсан дээр ингээ наагаад эхэлсэн. За тэгээ өөрийнх нь сонирхол, өөрийнх нь хийж чадах үйлчлэгээ зах зээлтэй ингээ гуруулаа ингээ төгс хосолцсон байгаа болохоор энэ хүнтэй өрсөлдөх одоо хүн байхгүй. Яг гэх юм бол шинэ дизайн. Тэгээ чөлөөт цагаараа тэгээ ингээ байнга хэдэн зах зээл Alibaba, Taobao ингээ ухаад идэх байхгүй. Шинэ чимэглэл, шинэ дизайн дараа. Өдөржингөө эний араас ингээ судлаа явдаг. Тийм учраас өрсөлдөх хүн байхгүй. За тэгээд тэр хүний хийж байгаа юм үүсгэн байгуулагч бүтээгдэхүүн зах зээл гуруулаа ингээд төгс таарсан болохоор өрсөлдөгч байхгүй болчихно. You are naturally inclined to build the right product which has a market, and that's a three focus problem, which is you got to make. Чиний хийж байгаа юм хүмүүсийн хүсэж байгаа юм одоо энэ гурван тойрог хоёр огтлох цэгтэй байх ёстой. Three of those work at once. If you want to be successful in life, you just have to get comfortable managing multivariate problems, multiple objective functions at once. And this is one of those cases where you have to map at least 2 or 3 at once. Тэгээд энэ замын эсрэг тийм байгаа тэр хүмүүсийн салонд ганц нэг дутж байгаа юм бэ гэх юм бол контент хийхгүй байгаа. За тэгээд нэг хүмүүсээ хэдээр засдаг юм бэ гэх юм бол зах зээлийн ханшнаас хамаагүй дээгүүр засдаг. Гэхдээ энийг гой контент олгож чаад гэрэлтүүлэг ингэ сайн засчаад. За тэгээд ингээд бусад бүсгүүчүүдийн хумсыг ингээ хуруугийг амар гой болгоод ирчих юм бол Монголын номер 1 баттай болоод ирэх юм бол тэ нэг удаа хумсын янзлахад 50-60 мянга авахгүй 200 мянга авсан ч болно. Тэ. Одоо тэгэл идратай болох юм уу хумсны зах зээл амар өрсөлдөөнтэй штэ. Өрсөлдөөнтэй гэхдээ өрсөлдөөн багтай. Яг гэх юм бол яг сэтгэлээсээ идэг хүмүүс айгу цөөхөн. За би бас нэг удаа нэг амар алтартай хүнээр үсээ засуулсан байхгүй юу? Тэ. Тэр өсчин лөө ороо суудсан, суудлаа сонгогдсон. Тэгээ толгоо угаалгацсан. Тэгээд манай энэ мастераараа засуулах уу гэсэн чинь тэгээд хийгдсэн байхгүй би бай гэл тэ хамаагүй тий. Тэгээд цаг авсан юм уу гэсэн аваагүй гэсэн. За манай ах бол завтаа болохоор үсээ чинь засчихна гэсэн. Тэгээд үсээ засуулсныхаа дараа энэ одоо 2013 онд тооцоо их ирсэн чи би за нэг 30-40 мянган төгрөг болох хаа гэсэн чи 220 мянган төгрөг болсон байхгүй юу. Тэгээ би муухай царайлаад төлсөн. Гэхдээ тэ ямар амар үнэтэй. Тэгээ угаасаа ингээ өсөө засуулсан дараараа ерөөсөө асуугаагүй юм чинь тэ за огч нь учраас тэгэл би тооцоог төлсөн. Гэхдээ тэгээ тэр хүнтэй ингээд тэ цаг авах баг дүүрэн байдаг. Хүмүүс нь оочирдаг. Яагаад гэх юм бол алтартай. За тэгээ нэг хүний өсөж засаад 200 к авч байгаа байхгүй юу. Тэр хүний санхүүгийн зовлон байгаа. Бараг байхгүй. Especially in entrepreneurship, the masses are never right. If you see a lot of people tweeting about what a great market to enter is, or you see journalists talking about a company is terrible, they don't know anything. За тэгээд ерөөхдөө би юу хийх юм бэ гэх юм бол энэ тэндээс зөвлөгөө авах. Магадгүй найзуудтайгаа ярьж магадгүй жишээлбэл санхүүгийн салбар.
Окей. Санхүүгийн шинжээч. За Сизис мөс дүүрэн тийм хүмүүсээр байгаа. Тэ. Тийм учраас яг тийм дипломтой төгсөх юм бол амар орлон өрсөлдөгчтэй. Өөр та санаанд юм орж ийн үү гэх юм бол комент бичээрэй заяа. Тэгээ багш мөс дүүрэн мобис дүүрэн. Тэ англил дүүрэн. За тэгээд ингээд уламжлал сургуулийн системээр явсараад бусад хүмүүстэй яг адилхан дипломтой төгсөхөөрөө яг бусад хүмүүстэй яг адилхан цалин орлоготой болд юм аа. Окей. За гэхдээ энэ замын эсрэг талд байгаа тэр хүмүүс янздаг бүсгүйчүүдтэй тэр замаараа явах юм бол хинч алхдаггүй зам. Би баттай хэлье заяа. Банкны ажилтангаас, эдийн засагчаас хамаагүй өндөр цалинтай хүссэн цагтаа ажиллаж болно, хүссэн харилцагч байж болно, өөрийнхөө урлагаа ингээ амьд болгоно, өөрийнхөө сонирхлын дагаа юм хийж болно гэсэн үг. Тийм учраас энэ массыг бити дагаарай. Masses knew how to build great things and create great wealth, we'd all already be done. We'd already be rich by now. So in a sense, when you see a lot of competition, sometimes that indicates to you that the masses are already here, so it's already competed over too much and there's nothing here, or it's in the wrong trend. Тэгээ хүн болгон ресторан нээдэг, хүн болгон баар нээх гэдэг, хүн болгон за тэгээ хүн болгоны хийж байгаа юм руу ороод ирэх юм бол та хэд бүтэхгүй. Жишээлбэл би fucking money ном ингээд хэвлэн гаргасан чинь айгүй олон шинэ номны дэлгүүрүүд ингээд нээж исэн. А тэгээд 80%, 90% буцаага байхгүй болсон тий. Coffee shop гэх мэт чинь амар өсөлтөнтэй. Тий. За тэгээ failed-сан бизнесүүд нь бүгдээрээ яг адилхан. PDT-ийн хэлж байгаа. All failed companies are the same. They failed to escape competition. Өрсөлдөөнөөсөө тасарч чадаагүй. За өрсөлдөөн бол loser-ийн тоглоом шүү. Begin with. On the other hand, if it's completely empty, if the whole market is За тэгээд бас хав хоосон юмыг бас хийж болохгүй шүү заяа. empty and no one's there, that can also be a warning indicator that you've gone too authentic and not enough on the product market fit part of founder product market fit. So there's a balance. Тэгээд баланстай байх хэрэгтэй. Бүх юм хоёр талтай. Миний контент дээр хамгийн их гардаг комент тий. You have to find it. But generally, most people will make the mistake of paying too much attention to the competition and being too much like the competition and not being authentic enough. За тэгээд ерөөдөө хүмүүс өөр хүмүүсийг дөөрөх дуртай. А тэгээд YouTube контентыг хараад за би идэр очих контент хийчи. За би түш шиг контент хийчи. За би ингээд CTS шиг контент хийчи. За би тийм бүр шиг контент хийчи. Наа чи юус явахгүй байхгүй. Ягаад гэх юм бол бүрийн контент ягаад явж байгаа юм бэ гэх юм бол бүр өвчраас. Түшгийн контент ягаад явж байгаа болохоор түшиг болохоор. Идрийн контент ягаад явдаг юм бэ гэх юм бол идрээ болохоор яг өөрийнх нь үүсгэн тэр суугийн үүсгэн байгуулагч өөрийнх нь мэдлэг, өөрийнх нь ярьдаг арга, өөрийнх нь сонирхдаг сэдв. За тэгээ өөрийнхөө санал болгодог бүтээгдэхүүн гэх мөлчлээ. Тэ. Тийм учраас хүний бити дөөраагаарай. The great founders tend to be authentic iconoclasts. Talking about combining skills, you said that you should learn to sell. За тэгээд та энэ толгойн нэг жижигхэн бяцхан гэрэл ассан байж магадгүй. За тэгээд хамгийн гоё үйлчлэгийг үзүүлдэг хүмүүстээр очиод хараарай, анзаараарай заяа. Тэ? Эдгээр яг мэдрэл муутай ах шиг байна. Ямиг сонирхт юм байна. За тэгээд та бас энэ channel-ыг сонирхмоор байгаа юм бол Nerd Forge гэсэн channel-ыг бүр гайхалтай видео контентуудтай заяа ингээд харах юм бол тэ юм ширээ хийдэг. А өөр нэг контент юу үзсэн бэ гэх юм бол Harry Potter-ийн номыг аваад тэ цоошинэр өөрөө ингэ хийцэн байгаа байхгүй. Энийг би бас бүхлээр нь үзсэн. Тэгээ вау гэж бодож байхгүй. Ингээ хардаа та нар. Тэ. Ийм байснаа. Тэ. Ийм урлаг болгоцсон байгаа байхгүй юу? Савих юу муугаар тэ. Вау гэж бодсон. Төгс бол ерөөсөн биш. Гэхдээ хүмүүс хэдэн хүн харсан? 2,600,000 харсан. А тэгээд бас нэг мөнгөтэй хүмүүс надад нэг ихэд өгчөөч гэж асуусан байгаа хаа. Тэ энэ яг амар гоо онцгой Christmas юм уу төрсүүдний бэлэг байгаа зү. Тэ амар cool. Тэ. За тэгээд өөр autistic nerd-ууд тэ ямар нэг байдлаар машин заасах дуртай тэ ингээд электрон бараа, цахилгаан бараа ингээд заасах цэвэрлэх одоо шүү дээ YouTube контент интернетээс болоод та хүссэн юмараа ерөөхдөө өөрийнхөө бизнесээ эхлүүлэх боломжтой болсон шүү заяа. Тэгээ ганцхан өөрийнхөө Монголын зах зээл дээр хязгаарлах боломжгүй. А гэхдээ эхлээ Монголын зах зээл дээр жоохон амжилт орчих. Тэгээд олон ус шүү.